За турах гад фитнес дээр ирж байгаа хүмүүст зарим нь буруу зөвлөгөө өгч байна. За ямар буруу зөвлөгөө өгч яах гэхээр ерөөсөө эхний сардаа ч юм уу те кардио зөвхөн хийлгээд. Тэгээд нүүрс усахас гээд те. Тэгэхээр яаж юм гэхээр кардио хийхээр битгээр одоо калори хасагдж байгаа, тэгээд өөх тус хасагдж байгаа шатж байгаа боловч нүүрс усахасчаар дээрээс нь бас булчингийн масс багасаад. За тэгэхээр яаж байгаа гэхээр маш их ядардаг гэсэн. Дээрээс нь үр дүнд муутай арга байгаамаа. За үүний оронд би танд нэг өөр үр дүнтэй арга санал болгоё. Энэ нь болохоор 3 хэсгээс бүрдэж байгаа. За энэ 3 зүйлийг тодтогтоод аваарай. Эхнийх нь мэдээж бол та бие халаалтаа хийх шаардлагатай. За бие халаалтыг бол фитнесийн бүлдэт төхөөрөмжлөр ерөөсөө 3-4 минут шогшоход бие чинь халдсан гэсэн. За тэгээд бие халаалт ер нь ямар хэсгээс бүрдүүл зүгээрээ гэдэг талаар бас өмнөчлөг дээр оруулсан байгаа. Биш ороод хаж болно. Бие чинь халчлаа. Үүний дараа үе мөчөө хөдөлгөж тослол их зүгээр байдаг. Яагаад вэ гэвэл бидний үе мөч өгөөс хооронд үний шингэн гэж байгаа. Тэр шингэнээ тарааж тосолж иж үндсэн тасгалтаа орох юм бол хөдөлгөөн илүү саадгүй, илүү үр дүнтэй, илүү далаацтай болж өгдөг гэсэн. Дээрэс нь бэртэл гэмтлээс сэргийж байгаа. За үе мөчөө хөдөлгөчлөө. За дараа нь яах вэ гэхээр болж өгвөл та булчингийн динамик сонголт буюу хөдөлгөөнд сонголт хийж хэл зүгээр байдаг. Яагаад булчин дээр хөдөлгөөнд сонголт хийх нь чухал вэ гэхээр булчин яг үндсэн тасгалт бэлдэж өгч байгаа. Дээрэс нь full range of motion гэж ярьдаг те. Илүү далаацтайгаар тасгал хийх боломжийг бүрдүүлж өгдөгөө гэсэн. За тэгээд бие халаалт дуусчлаа. За хоёрдугаар таны анхаарах зүйл гэвэл ерөөсөө та турахыг хүсэж байгаа бол жингийн бэлтгэл хийх шаардлагатай. За яагаад жингийн бэлтгэл хийх шаардлагатай вэ гэхээр жингийн бэлтгэл хийж дусснаас хойш 24-өөс 48 цагийн дотор таны одоо бодисын солилцоо идэвхжсэн хിവэрэ байдаг. Идэвхтэй хിവэрэ байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр та амарч исэн ч гэсэн, унтчихсан ч гэсэн калори шатчихэдэг гэсэн. Кардио болоход хийж чаддаг. Кардио бол ерөөсө кардио хийж дууслаа 20-30 минутын дараа буцаад та хэвэндээ ордог, калори шатгаа болдог гэсэн. Тийм болохоор жингийн бэлтгэлийг хийх нь чухал. Жингийн бэлтгэлийг хийхдээ хамгийн чухал анхаарах зүйл нь эхлээд та хөнгөн жингээр техникээ маш сайн хийж сурах шаардлагатай. Техникийг яг та хамгийн бүрэн далаацтайгаар хийж сурах нь чухал. За тэгээд таны бие болоод зорилгод тохирсон дасгалын хөтөлбөр байх нь бас шаардлагатай байдаг. За тэгээд жингийн бэлтгэлээр нь болж өгвөл фитнес зааланд хийвэл мэдээж сайн. Яа тэгвэл тусдаа орчинд очиод хийвэл мэдээж аюулгүй. Дээрээс нь илүү бас үр дүнтэй байх талтай байдаг. Хандлагатай байдаг. За мэдээж бас гэртээ хийж болно. Гэртээ та төхөөрөмж худалдаж аваад дасгалын сандал болон штанг гантел худалдаж аваад хийж болно. Эсвэл гир худалдаж аваад гиртээ жингээр дасгал хийж болно. Гэхдээ та гол нь болж өгвөл тусдаа өрөөтэй те. Эсвэл ядаж аюулгүй байдлаа сайн хангаж хийхгүй бол бас өөр хин нэгэн эсвэл хүүхэд ч юм уу бэртэж гэмтэх бас боломжтой байдаг шүү. Энэ дээрээс анхаарах шаардлагатай гэсэн. За тэгээд кардиог болохоор ерөөсөө яг үндсэн жингийн бэлтгэлийн дараа амарч байгаа өдрүүддээ хийвэл зүгээр. Тэгэхээр гадаа зангуух ч юм уу шогшох ч юм уу те байдлаар та кардио хийвэл зүгээрээ. Кардио дангаараа бол муудсгал биш, тусдаа бэлтгэл гэж явдаг. Энэ бол таны төсөв төчээрийг нэмэгдүүлж байгаа, зүрх судасны эрүүл мэндээс сайжруулж байгаа. Дээрээс нь уушгины батамжийг дэлж өгч байгаа гэсэн. Тийм болохоор амарч байгаа өдрүүддээ хийвэл зүгээр гэдэг шүү. За гурлаа таны анхаарах зүйл гэвэл та хоолтонд анхаарах шаардлагатай. Юу гэсэн үг гэхээр та идж байгаа зүйлээсээ сахаратыг ер нь хасаж өгөх шаардлагатай. Сахарыг юу юунд дагуулж байгаа вэ гэхээр ерөөсөө цагаан гурил, цагаан будаа, гомон эдгээр зүйлс, нарийн боо, талах эдгээр зүйлс маш их сахарыг дагуулж байгаа. Би бол шууд эдгээр бол гэж шууд хэлэхгүй. Яг тэгвэл таны өдөр тутмын үйл ажиллагаа хийгээд тань нүүрс ус хэрэгтэй учраас. Гэхдээ та эдгээр зүйлийг арай эрүүл зүйлээр орлож болно. Жишээлх юм бол та цагаан гурилыг болж өгвөл 2 дугаар гурил эсвэл бүхэл өрийн гурилаар орлуулж болно. Цагаан будааны хувьд болохоор та юугаар орлуулж болох вэ гэхээр гурвалжин будаа, бор удаа гэх мэтээр орлуулж болно. За тэгээд болж өгвөл та цагаан гурилаар хийсэн нарийн боо идэхгүй байх шаардлагатай гэсэн. Яг бол маш их сахар идэх учраас. Яагаад 2 дугаар гурил, бүхэл өрийн гурил, гурвалжин будаа гэж хэлээд байна вэ гэхээр эдгээр зүйлс нь болохоор үйлдвэрлэлийн процессд арай бага орсон учраас арай бага хэмжээний полисахарыг дагуулдаг. Тийм болохоор цусндаа сахарын хэмжээ огцон нэмэгдүүлэхгүй доктортой нэмэгдүүлдэг, доктортой бууруулдаг. Тийм болохоор жингээ барихад тус болно гэсэн. Эхлээд зүйлээ та орлуулаад дараа нь та хэмжээг нь багаар багасгаж өгөх шаардлагатай гэсэн. Өөрхөн бие та тасгаж өгөх шаардлагатай гэсэн. Ерөөсөө таныг тархалуулаад байгаа гол хүчин зүйл бол сахарыг гэдгийг ойлгох шаардлагатай гэсэн. За тэгээд өөр хоолтонд анхаарах зүйл гэвэл ногоо сайн хэрэглээ, начт ногоо сайн хэрэглээрээ. Гэхдээ сардуул ихтэй хүнсний ногоо буюу төмс ловон гэх мэт ногоонуудынхаа хэрэглээг жоо багасгаж өгөх шаардлагатай гэсэн. За тэгээд өдөрт бүр таныг бас пробиотик буюу тарг ууж байгаараа зөвлөж чинь. Яг бол маш эзэн ашигтай бактерийн дэмжих нь маш чухал байдаг учраас. За тэгээд та саяны ярьсан 3 зүйл дээр анхаарад жингээр бэлтгэл хийхэд ерөөсөө 2-3 сарын дотор таны жинчин мэдтгүүцээр буурна, дээрээс нь булчингийн масс нэмэгдэж өгнө гэсэн. За тэгээд таны зорилгоос хамаарат 6 сараас жилийн дотор те магадгүй түүнээс арай л удаан хугацааны дотор та зорилготой бүрэн хүрэх боломжтой байгаа шүү. Энэ мэдээлэл таалагдсан бол та суугаа subscribe хийж дэмжээрэй. Бас өөр платформд үзэж байгаа бол follow хийж дэмжээрэй. Лайк дараарай. За комент сэтлэхөө таны яг одоо тулгуурч байгаа хамгийн том challenge сорилт юу вэ талаар хуваалцаарай. Баярлалаа.